Дэлхийн монголчуудын MJ радио 88.3 төлөвөн дээр яг одоо хүүхдүүдээ онтуулчаад эсвэл хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм мөндөд томчууд та бүхнийхээ энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 6-ны өдрийн даваа гараг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг. Үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань ийхүү эхлэхэд бэлэн боллоо. За, радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Угнаа Эрика найруулагчаар өнөр хоёр нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн продюсераар Ари ажиллаж байна. За, манай өнөөдрийн даваа томчуудын явдал нэвтрүүлгийн даваа гарагийн дугаараар сонирхолтой, хачирхалтай бас хөгжилтэй томчуудын ертөнцийн сонио ачингийн ярьдаг. Харин өнөөдөр бид хоёр спортын ертөнцид хамгийн дачаангуй сексигээрээ сая үзэгчдийг байлдан дагуулж энэхүү номинацийг үнэмлэхүй одоо эзэмшдэг гэх юм уу те ийм сайхан залуучууд бүсгүүчүүдийг магтан шагшихнэ. Дэлхийд даяар сая хүмүүсийн спортын тэмцээн уралдааныг шимтэж үздэг нь мэдээж ойлгомжтой. Тэр спортод хайртай, дуртай үздэг хүмүүс олон байдаг. Ганц нэг хүнийг бүр крашлан барин байж өөрийнхөө мэдхгүй спортыг мэддгийм шиг үздэг хүмүүс ч бас байгаа тийм. Яг үнэ. Ингээд спортын секси дачаангуугаар алдартай тамирчдыг харах гэж үзэх гэж яардаг. Энэ одоо хүсэл эрмслийнхэн туйл болсон хүмүүсийн талаар танилцуулах нэ. Тэгээд эрчүүдийн нууцхан мөрөөдөл болсон эмгтэй тамирчид. За, бүсгүүчүүдийн хүсэмжит эрэгтэй тамирчдыг ингээд танилцуулах нь шүү дээ. За, мэдээж одоо бит хоёрт бол бэлдсэн одоо зохиолчийн өгсөн сэдв байгаа тийм. Зөвхөн хувь хүнийхээ үдэс одоо яг чамд одоо хүсэмжит гоё тийм крашлдаг тамирчин байна уу? Нөгөө хин манай Роналдо л шүү дээ. Тэгтээ бас нэг усан цэлтийн аврах чинь нөгөө олимпийн амар олон медальтай. Тийм. Тэр чинь бас гоё залуу шүү дээ. Баг 7 медаль ч илүү нэг авч шуугуулдаг. Үгүй 16 эцтэй. Амар олон нэг тийм 13 ч илүү. Тэр бол бас их гоё залуу шүү дээ. Ер нь нэг олимп эхлэхээр эсвэл өвлийн олимп орч гэсэн яг нөгөө олимп эхлэхээр л нэг үзэхээр яасан гоё залуу вэ? Хөө хэнийг хараачаа гэж эхлэв шүү. Нөгөөх маань хараад ирлээ гэж. Тийм. Нөгөөх маань жуудагийн тамирчид байна бас тий. Нөгөөх маань нөгөөхөд том болгоод гараад ирлээ гэдэг. Булчингаа том болгоод. Тий. За, хамгийн ихнийх маань Льюис Хэмилтон. За, хурдны зам дээр явдаг Формула 1-ийн тамирчин байгаа тий. Формулагийн нисгэгч. Формулагийн жинхэнэ домог болсон зүгээр нэг уралдаан ч юм бол биш. За. 2008 онд ердөө 23 настайдаа дэлхийн аварга болж исэн. Тэр үеэс эхлээл ер нь бол дэлхийн нийтээрээ Хэмилтоны зөвхөн хурдны төлөө биш. Харин тэр хурданд нь шингэсэн хүсэл тэмүүлэл, гоо зүйн мэдрэмжийн төлөө бүгдээрээ ер нь бишрэн шүтэж эхэлсэн. Энэ хаанхын залуу байна. Өнгөрт маягийн ирлийцдүү юм байна тий. Тийм байна. Би бас яг нэгсээ мэдгүй л тамирч юм байна. Формула 1-ийг үздэг болохоор чинь үздэг хүмүүс нь бол айгүй. Би бол энийг харсан чинь нөгөө манай нэг хөл өмчийн Неймартай айгүй дөстэй харагдаад хань Неймар юм уу гэсэн чинь биш шүү дээ. Льюис Хэмилтон байсан юм шүү дээ тий. Энд чинь тэгээд бас зүгээр байхгүй. Кендал Женнер, Риана энтер гэд чиний нөр Рихана юу? Тий. Эднэртэй чинь бас болцоонд явж исэн бас сенсацтай залуу шүү. За, мэдээж тийм байж ижил одоо өнөөдөр ингээд чи хоёрын ярианы сэдв болчихсон явж байгаа байлгүй дээ. За, тэгэл нөгөө уралдаж ирээл англи залуу юм байна. Дуулгаа тайлдсан штэ. За. Хувцас тайлал тэгэл тэрэнгүүд нөгөө хөлс мөс нь хацраар дагаа уурссан. Амсгаадсан тий. Тэр акшнд нь бол бас хүүхнүүд ерөөсө хамгийн секси мөчүүдийнх нь нэг гэд крашлдаг гинэ. За, аргагүй. За, тэгээ хүүхнүүдийн одоо яг энэ Формула 1-ийг шимтэж үздэг ер нь хүүхнүүдийн хувьд бол бүсгүүчүүдийн хувьд машин барьдаг загварын од гэдэг бүр алдартай юм байна шүү. Одоо энэ Формула 1 ч угаасаа ямар сайндал жолооч гэдгүү нисгэгч гэдэг шүү дээ. Тэгэхээр газраар нисдэг дэлтэй шууд л байгаа шүү дээ. Яг аимшигт амтдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэр ур чадвар, зориг, авхаал самбаа тэгээ дээрээс нь царай биеийнхаа ингээ гараад ирсэн. Тэгээд хаагуур нь хөлснө урслаа гэлэг нэ. Тэгэж мэрэхээр тэгэл жинхэнэ тесэлдэг байлгүй дээ. Гэхдээ одоо энэ залуугийн бие миеийг харахаар бас
янзын байгаа сте шивээс тэр булчин мулчин six pack Харин тийм байна. 6 булчин. Тэгээ нөө өөрөө ч бас дэжгүй царайлаг байгаа сте. Харин юу дайжгүй гэж сайхан амтан багч. Харин тийм тэгээ эн чин юу бас айгүй олон брендийн нүүр царай олцсон. Burberry, Tommy Hilfiger энэ төр гэдэг. Оо за. Олон брендийн нүүр царай модель нь олцсон. Тэгэл загварын тайсан дээр алхаал гарч ирдэг. Тэгээд янзын эр хүний ингээл юусо гидсгүй лэвэл тэгэл эр хүний чимэг ингээл гоё гарч ирэх юм а тий. Гэхдээ тийм чинь гидсгүй ч гэсэн булчинтай байхгүй болоо царай хэлбэр хэв маяг энэ төр бол айгүй гоё төгс залгана. Би нэг бас харахтаа нэг Мексик гэрхүү Латин Америк руу чигж бодсон чинь сая найруулагчаас Их Британий тамирчин залуу гэж шүү. Гаралтай гэж байна. Тэгээд эн чинь хамгийн гол нь шүү дээ тий. Одоо ингээд тэр хурд хүчин янзын авраг болсон мусан тэр уралдаанаас гадна шүтэн бишрэгч эмгтээчүүд нь болохоор инээмсэглэл нь хурднаас ч илүү хүчтэй зүрх дэлсүүлдэг гэж ярьд юм байна. Тэгэхээр л энэ инээмсэглэл гэдэг бол энэ хүнийг өстой гоцгойд ганц чимдэг илэрхийлэг байгаа байхгүй тий. За тэгээ Льюис Хэмилтон гэдэг нэрийг сонсох болгонд зүрх нь хурдан цохилдог сая бүсгүүчүүд байдаг гинэ. Яа. Сайхан амтан байна өө, сайхан залуу байна. Сайхан бор гөрөөс шиг л амтан байна. Ирвэс шиг л амтан байна. Яг хар ирвэс гэд нэрлэлмээр юм шүү. Хар ирвэс чи пума гэдэг тий. За миний танилцуулах би бол эмэгтэйг танилцуулж байгаа. Саймон Биллс Америк нэгдсэн улс гимнастикийн төрлөөр хүч уян хатан байдал хязгааргүй хяналт энэ бүгдийг нэгэн биед багтааж чадсан супер од бол Саймон Биллс юм байна. Гимнастикч юм бол гимнастикч. Гимнастикч ч юу тэр уян алхахаар бие юм. Зүгээр л энэ спортын ертөнцийн таталцлын хуулийг зөрчдөг амар юутай нэр томьёотойгоос тэ таталцлын хуулийг зөрчдөг гэдэг ч одоо юу гэсэн ч юм те амар гоо шүү. Олимпийн давцсан дээр эргэлдэх бүртээ дэлхийн түүнийг биширч сэтгэл хөдлөхгүй өнгөрнө гэж байдгүй. Ийм тодорхойлттой юм байна. За ингээд Саймон бол зүгээр нэг юм ахтагч биш. Биеийн урлагийн хамгийн секси төгс хэлбэрийн илэрхийлэл болсон бүсгүй юм байна. Булчин бүрэн хүчийг, хөдөлгөөн бүрэн итгэлийг, инээмсэглэл бүрэн ялалтын итгэлцлийг илтгэдэг. Бас мундаг тодорхойлттой тийм бай. Боо эн чи бас гоё хүн байна уу бурхан минь. Сайхан хүн байна. Царайлаг юм а тий. Тэр нүд мүд энэ. Энэ нөгөө нэг дуучин байд штэ тий. Тэнтэй адил харагдах юм. Хиний юу? Нөгөө нэг TikTok той юу? Тэр хамтлагийн 3 гишүүний нэгэнтэй нүү. Тэр нэгэнтэй адил харагдах. Харин тийм үү? Тийм байх тий. Тийм байна. За ингээд тэр бүсгүйг харахад эмэгтэй хүний хүч чадал яагаад ийм дур булаан байдгийг яг таг ойлгоно гэж байна. Энэ бол үнэхээр ойлгуулахаар л царай байна нэрээсээ. Мундаг царайлаг бүсгүй байна. Энэ зөв янзын гоё биетэй хах та. Энэ зөв гоё биетэй шүү дээ. Яа сайхтар булчинтай юм бэ? Нэр гимнастикч юм болохоор харахгүй бах тий. Жижигхэн биетэй дэлхий хөдлөх эрч хүчийг багтаасан өсөрч эргэлдэх мөчд үзэгчдийн амьсгаа зогсож харин газарцныхын дараах түүний инээмсэглэл хичнээн гоё эмэгтэйлэг хичнээн өөртөө ихтэй болохыг харуулдаг гинэ. Энэ нөгөө юу гэдэг штэ тийм. Ер нь гэхдээ энэ нэг гимнастикт чинь айгу нөгөө тав гэл эргээл тэгэл тогтдог тий. Тэрнийхээ дараа яг ингээд яслаад тий. Тэгээд тэгтээ инээмсэглдэг гинэ. Яг ингээд гүйцэтгэлээ гүйцэчээд инээмсэглдэг гэдгсэн чинь надаа нөгөө юу гэдэг штэ. Хөө эн чинь нэрээстэй ярцаатал янзын гоё инээдэггүй хүн байна. Нөгөө барилдааны шүд мүд энэ нь бүрөөстэй яасан ч гоё юм. Жудогийн хөдөг лөө. Ронда Роуз чинь энэ медаль авч шууд ингээд дараа нь холимог тулааны бас юунд хүч үздэг. Тэр мэдэхгүй юу? Тэр юм штэ. Харцсан байна штэ. Яг ингээд тэмцээний өмнө ингээд бүр ингээд амар ширүү харагдаг. Үсгээ зэнгтэй чамшиггүй. Ингээд бүр харц марцсан зүгээр яг л анга барьж авах гэж байгаа тэр ирвэс шиг амар ширүү харцтай. Тэгээд тэмцээнээ дууссан гутал инээдэг. Тэгэн гутал яг эмэгтэй хүн орж иж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ эмэгтэй тамирчдын тэр яг дивжин дээрээ байгаа, тэр гараан дээрээ байгаа тэр дүр төрх бол үнэхээр л өөртөөгөө болон өрсөлдөгчдөг өрсөлдөж байгаа шүү дээ, тий. Айгуу тийм шийдэмгий яг гүйцэтгэлээ гүйцэтгэсний дараа яг дотроос нь эмэгтэй хүний тэр гоо сайхан гарч ирээд харагддаг гэдгийг бол яг тэр спортыг тулааны спортыг
тайлбарладаг болон үздэг бүх хүмүүс мэднэ. Бүр чамайг яах нүгэ хараадсан чинь Саймон Билзэ мартаад бүр өөр үг яриад үрсэ орцсон явж идэг шүү. Инээдэг гүйцэтгээд инээдэг нэмэгтэй өнгийн готл би шууд яг тэр UFC-гийн тэр зодооны тамирчин нэмэгтэй гэж. Тэр чинь болохоор өмнө бүхий спортоор бас олимпик медальтай байдаг лүү? Дэлхийн медальтай байдаг лүү? Мондог тамирчин. Тэрний харцыг харах юм бол аимшигтай. Дуусныхын дараах инээмсэгтийг харах юм бол үнэхээр гайхамшигтай. Яг энэ шиг юм байна гэж би төсөөлж яриад байгаа байхгүй юу. Гэхдээ манай энэ одоо миний яриад байгаа энэ Саймон гэдэг энэ бүсгүй бол айгүй намхан эмхтэй байна. 142 см. Хүч тийм жижиг юм уу? Тийм байна. Юу юм чинь бараг миний мөрөөр тах юм шүү. Энэ жижигхэн бие энэ сайхан төгс гоо бие галбир өөрийнхөө бие дээр олимпийн 4 алтан медалийг зүүдэг байна. Олон 10 үнэмлэхүй амжилтын эзэн болчихсон ийм жижигхэн мөртлөө гоо үзэсгэлэн байна да бурхан минь. Нэрэл уулч миний мөрөөр л татах юм. Гэхдээ энэ нэмсгэл бол үнэхээр гоё юм байна. Өстой гоё юм. Ямар зураг хараад байгаа юм. Надад ганц үзүүлчих ичтэй. Окей, сая ингээд чи өөрөө үхэн ярьсаар байгаа зургийг өнгөрөөчлөө шүү дээ. Сая нөө медаль аваад инээж байгаа зураг нь байсан байхгүй юу? Тэгээ би ярин бас зүгээр сууж чадсангүй Google дээр инээж байгааг нь харсан чинь бүр өстой. Айгуу гоё инээд юм байна. Гэхдээ яг ийм гоё юм жижигхэн намхан бүсгүүчүүд айгуу гоё идэж шүү дээ угаасаа. Аха, чи тэгвэл намхан бүсгүй дуртай юм байна те. Мэддэж авлаа шүү. За. За тэгвэл нэг юм сайхан бүсгүй байна. Гэхдээ энэ зохиол дээр тавьсан байгаа зураг нь бол ийм гоё нэмгэн торон хувцтай гоё секси юм тий. Энэ Саймон уу штэ. Саяхан бүр 2021 онд People сэтгүүлийн спортын хамгийн үзэсгэлэнтэй дачаангуй эмэгтэйчүүдийн жагсаалтанд багтсан ийм бүсгүй байгаа байхгүй юу. Яг энэ ингээд сайтын санал асуулгаар хамгийн секси эмэгтэй гимнастикч гэж тодорхойлогдож тэр номинацид гарч ирсэн байна. Зөв тэгвэл аргагүй мэн аргагүй. Тэр бүр үнэхээр аргагүй бантан байгаа үстэй. Сайхан амтан байна уу? Сайхан амтан байна. За чиний сайхан амт юу? Миний сайхан амтан ч бас Францын хөл бөмбөгчөн. Хөл бөмбөгт өгсөн бурхны бэлэг гэж Францын GQ сэтгүүл одоо нэрлсэн байгаа заяа. Энэ бол зүгээр л нэг магтаал биш. Оливье Жиру. За Жиру бол талбай дээрх хашир туршлагатай давтлагчдийнэ. Сайн штэ. Талбайгаас гадна бол харин жинхэнэ урлагийн бүтээн шиг тачаангой залуу шүү дээ. Энэ буржгар үстэй. Тэр бол алж ийн энэ харц хөмсөг энэ хамар нүдний зохицолтгоо энэ тэр бол үнэхээр төгс гоё юм те. Буржгар үстэй, цэнхэр нүдтэй, тэгээ юм тийм ухаалаг төрхтэй. Та атаархал төрүүлсэн амтан байна да. Жинхэнэ Франц секси залуу гэж энэ нэг хэлж штэ Оливьег. Гэтэ ер нь бол эн чинь одоо бас тэр өгцөг мөгцөг бол янз юм байгаа сте. Найруулагч өгцгийг өгөх юм болов. Би бол өөрөө хараа суугаад байгаа шүү. Тэр өгцгнээс доогоорхон дээгүүрхэн шиг автсан. Энэ давсагны судас муудсан ямар ч гоё гарч ирдэг юм дэ тэ. Энэ давсаг чи юм судас бэд юм биш тэггүй. Тэгтээ Энд чинь бүр нингэрсэн биш нөгөө фитнесийн тамирчид гэдэг чинь нингэрэн гэхээр нөгөө юунууд нь одоо судснууд нь гүрийгээд гараад ирдэг. Тийм ээ. Тийм л энэ шивээс нас гоё юм биш тий. Тийм гоё. Энэ харц марц хамар бол янзын юм бэ нөө. Үс мөсөн бурж ичээд яасан ч гоё юм. Hugo Boss-ын реклам тоглосон биш. Энэ яг рекламны царай төрөх хүн те. Энэ бүр айгуу тийм ирэмгий царайтай, айгуу тийм баатарлаг зоримог тийм төрх харуулж шууд. Энэ зоримог төрхтэй тэгээд ер нь бол гэхдээ зөвхөн гадаад төрхөн дур булан байдал гэж үздэггүй юм байна л да. Өөрөө их даруухан. Тэгээд даруухан зантай өөртөө ихтэй байгаа байдал. Тэгээд багийнхаа төлөө бүхнээ зориулдаг. Өөрийгөө золиослдог. Тэр зан чанарыг нь бол угаасаа фанатууд нь бүгд шүтэн биширдэг. Тийм байна. Ер нь ийм хүчрхэг эрэхтэй хүнийг даруу занж юмдаг шүү дээ. Тэгээ нөгөө ялалтай шүү дээ. Ялалт авлаа тэрний дараа ч гэсэн ингээ багийнхандаа өөрөө ингээ ганцаараа баярлахаасаа илүүтэй багийнхандаа айгүйх талархдаг. Тэгээд дэмжигчдтэй бас ингээ айгүй даруухнаар баярлснаа илэрхийлдэг. Тэгээд тэгэнгүүт л хүүхнүүд гэл яг тийм. Эр үнэн даруу занж чинь яг тэгдэг байхгүй. За тэгээ тийм учраас Францын хэвлэлүүд Жирог талбай дээрх жинхэнэ мөрөөдлийн ир гэж нэрлээд Vogue сэтгүүлд заяа бүр Жиро бол эмэгтэйчүүдийг татахын тулд хичээдэггүй зүгээр л байгаагаараа байдаг. Тэр нь л татдаг хүүхдүүдийг татдаг гэж тодорхойлж бичсэн байт юм байна. Тэгэхээр яах нь вэ?
энгийн даруу байх хэрэгтэй байна тий. Одоо бид над шиг одоо жирөө бит хоёр шиг ийм залуучууд бол тийм үстэй. Хамар мамар болээ. Бас бүргэд хамартай байна шүү дээ. Тий. Бүргэд хамартай. Яг тийм үү үстэй. Харц Гэтэ тэр нь өөрт нь айгу гоё зөхөх гоё үстэй. Яг хөмсөг орж тийм ирээд юм шүү. хөмсгний яг энэ ухархаа Европ төрхөнд угаасаа нүд цаанаа штэ тий. Хамар томтой. Тэг яг энэ нүд хөмсгний харьцаа хамар гурван харьцаан дээрээс бол яг үнэхээр тийм шийдмэг, зоримог ийм гоё төр төрх харагдаад байна л да надад. За миний дараагийн сайхан амтан бол За. Анна Курникова. Тенс ч нөө. Тенсний төрөл. За. Сайхан хүүхэн шүү дээ. Гэтэ айгу өндөр илүү юу илээ. За мэдхгүй. Би одоо унши танилцуулъя заяа. Чи намхан хүүхэн дуртай гэстэй. Чи танилцуулчлаа. Би өндрийг нь харчна. 1990-ад оны сүүлээр дэлхийд даяар нэр нь гэрэлтэн цөөрөж жисэн секс од бүсгүй бол Анна Курникова. Үнэн үү? Үнэн шүү. Сенсац Энд чинь нөгөө хинтээ нөгөөтг чи хэн блэ нөгөө дуучин чаа. Нэр холбогдоод байдаг мөн биз дээ. Биш шүү дээ. Биш юм уу? Биш. Тэр чинь нөгөө хин нөхгүй юу? Өөр нэг тенс чи. За. За энэ Оросын энэ бүсгүй зүгээр нэг тенс чинь биш байлаа. За энэ бол спортын ертөнцийн секси байдлыг шинээр тодорхойлсон анхны эмэгтэй тамирчин гэж яригддаг юм байна. Аннагийн тоглолт бүр зөвхөн онооны төлөө биш, харин харц булаах мөч бүрийн төлөө өрнөдөг байсан гинэ. Тэгэхээр энэ ч одоо юу гэсэн ч үг юм те, давхар имижтэй явдаг байсан гэсэн үг юм бэ штэ те. Гоо сайхан харц булаах юм секси байдлыг харуулахын зэрэгцээ. Энрикетэй мөн штэ нэрээ. Наадах чинь би хэлээд байгаа чинь. Мария Шараповатай хамдураад. Энрикегийн нөгөө нэг клипийн дээр нүрт хамт тоглоод хамт нэр хож зүгээд хамт амьдарч байгаа гэдэг. Тийм шүү. Энэ хоёр чинь нэр хүүхд мөхтэй болоо суудсан шүү дээ. Бүр тэгсэн үү? Тийм. Энрике чинь гэхдээ нөгөө нэг жоохон жижигхэн юутай муутай гэдэг нэг хэсэг яригадаад байдаг гэсэн бэлэхгүй хэлдэг. Нэр хэрий? Мэдхгүй юм за. Ямар ч нэг тийм сенсац нэг хэсэг гараад идэг гэсэн шүү дээ. За энэ Анна Курниковагийн энэ урт шаргал ус тэгээд энэ цагаан спортын өмсгөл тэгээд ингээд харц энэ одоо хүчрхэг байдлууд нь талбай дээр алхах бүртэл үзэгчдийг шуугилдаг байсан. Тенсэрээ болохоор яг дээд амжилт тогтоож чадаагүй байна л да. Гэхдээ дэлхий дээр хамгийн алдартай эмэгтэй тамирчин гэдэг нь зүү ёсны гэж одоо бүртгэгддэг юм байна. Ерөөсөө энэ чинь яг хоёр ийм имиж давхар яваад байгаа байхгүй энэ бүсгүүдээр. Нэг нь спортынх нь, нэг нь эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүр. Яг зөв. Тэгэхээр ерөөсөө тоглолтоороо төдийгүй оршин байгаа байдал өөртөө ихтэй бусдын өөртөө татж байгаа энэ харизм, хувь хүний харизмаараа ингээд дэлхийг тэр чигээр нь эзэмдэж чадсан гэж тодорхойлдог юм байна. 2000 оны FHM гэдэг сэтгүүл байдаг байсан юм байна. Энэ дээр болохоор дэлхийн хамгийн тачаангүй эмэгтэй гэж нэрлэж дараагийн жилүүдэд нь бүр ингээд спортын болон танин мэдхүн дэлхийн том сэтгүүлүүдэд ерөөсөө нүүр зургнаас салдаг байсан гэж. Тэгээ Энрикийн хоёр ч айгүй удаж байгаа шүү дээ бас тий. Хүүхд мөхтдээ болоод нөө симэрхэн нууцаар хормоо хийсэн гээд уул энэ одууд чинь юу яадаг шүү дээ. Томоохон дуйлантай хорм хийдэг шүү дээ. Тэгсэн чинь тгээгүй. Гэхдээ тэр энэ хоёрыг үерхэж эхлээд удаагүй байхад нь нөгөө Энрикийн нөгөө юм жижигхэн гээд нэг скандал болоогүй юу сенсац болоод тэр нөгөө жижигхэн кондом олддгүй зовлонгоо ярьсан билүү яадаг вүлээ яг тэгсэн байдаг үстэй нэг ямар дуун дээр нүлээ энэ клипэнд тоглодог шүү дээ би яг тэрийг л санаж байна. Энэ Марта Скотер Escape дууны клип тийм баха тэрийг л яг санаж байна. Яг тэр дэлгэцийн өмнө манай Аннаг барьж авч үнсч гээл ингээл тээвэр ингээл яг тулж иж дуулж муулаад гэж нүдэнд одоо яг харагдаад байна шүү дээ клип нь. Би Анна ч нээр юу тий тачаангүй харцтай тий. Тийм шүү дээ. Зэвүүн орс харц шүү дээ. Яа. Тэг ингээд Аннагаас болохоор ерөөсөө нөгөө яг нөгөө спорт гэхээсээ илүү спортын талбай дээрх тийм гоо үзэсгэлэн спортын талбай дээрх дива гэж нэрлэдэг байсан гэнэ. Ерөөсөл спортыг урлаг болгосон эмэгтэй гэж тодорхойлдог байж. Гэхдээ эн чинь нөгөө метр 73 юм биш өндөр юм биш. Өндөр юм байна. Тийм байх. Яг зөв одоо ингээд нэр алдар нь теннис боёо одоо спортын ертөнцөөс холтчлоо шүү дээ тий. Гэхдээ л спортын одоо домогт эмэгтэйчүүдийн жагсаалтанд зүй ёсоор үлдсэн байдаг. Аргагүй л тий аргагүй. Чи нэг цаг үеийг шуугуулж авсан бүсгүй шүү дээ тий. За тэгвэл би нөгөө хамгийн тачаангүй ир гэж нэрлэгдэжсэн хүнийг танилцуулъя. Энэ бол Их Британий алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм. Аргагүй. 2000-ад оны жинхэнэ секс
бэлэг тэмдэг болж исэн. Зүгээр л дөрвөн мөчтэй бөмбөг шүү дээ. Секс бөмбөг шүү дээ. Зүгээр л секси байдалтай тэр булчин инээж байгаа үсний засалт энэ тэр бүр бас супер гал гал. Үнэхээр гоё. Тэгээ дээрэс нь эн чинь бас Дэвид Бекхэм ч өөрөө бас гэр бүлийн сахилгооттай. Гэхдээ ганц нэг бас секс скандал бас байдаг шүү. Байдаг. Тэр жил ягаав нөгөө нэг биеийн эмнэлэгчтэй 5 удаа уулзсан барьсан гээд. Тийм байх. Гэхдээ тэрийг болохоор нэр төр гутаалаагийн шүүхэд өгөөд нөгөө сэтгүүлийг нь тэр талаар хэлсэн. Тэгсэн баха. Ер нь бол ариун нэр төртөө ер нь тухайн улс орны одоо нэр дэлхийд дахинд гаргасан баатарлаг үйлсдэн гээд энэ чинь юу байгаа вэ? Хатаанаас сэр цол авцсан юм шүү дээ. Тэгсэн бах шүү. Тэгсэн саяхан авсан. Тэгсэн. Энэ оны энэ 3 сард төлөө 4 сард авчих шүү. Тэгтээ юун дээр үлээ? Заяа дээр нэвтрүүлэх дээр ярьж исэн юм байна. Тэгээд тэр чин секс скандалыг нь гялт дуусгаад тийх таахгүй. Тэр чин тэгээд нэг өөрөө нэр төрөө сэргийлгэн нэрнэ гэж шүүхт өгчөөд өөрийгөө юу яагаагүй тухайн биеийн үнэлэгчтэй уулзаагүй ч юм уу эхнэрээ хураагүй гэдгийг нотолж чадаагүй гэсэн. Тэгээд нөгөө нэг биеийн үнэлэгч юм блэ, Ники илүү юм блэ. Тэрний ялсан мэд юм байлээ шүүх хурал дээр. Тэгэнгүүтээ 6,000 евро гэлөө фунт стерлинг гिचвэлөө нөгөө нэг хөлсөнд нь авсан гэдгийг зарласан мэд юм байлээ. Гэхдээ яг хуу за тэр нь ч яг хуу тий. Гэхдээ одоо энэ чинь Виктория Бекхэм энэ хоёр ч өчнөө олон жил 4 үеийн 4 хүүхэдтэй боллоо, 3 хүүхэдтэй араас нь охинтой болсон. Амьдрал нь бол үнэхээр сайн явж байгаа өнөр өтгөн гэр бүлтэй болсон байгаа. За тэгээд Бекхэмийн хувьд болохоор 2000-аад онд зөвхөн талбайн домог байгаагүй. Яг л ингээд people сэтгүүл нь шүү дээ. People сэтгүүлч айгүй алдартай шүү дээ. Хамгийн тачаангуй ир гэж нэрлэж исэн. Аргагүй одоо Дэвид Бекхэмт одоо хин юу барьцсан бэ? Тэгээ GQ гэсэн сэтгүүл болохоор 10 жилийн загварын дүр төрхөө гэж тодруулсан байна. Миний 10 жил. Ер нь бол нөгөө нэг юу н загвар нь одоо эхнэр нь угаасаа загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан шүү дээ. Ажиллаж байгаа шүү дээ. Миний 10 жилийн супер краш юм аа оцсон шүү дээ. Виктория Бекхэм үү? Spice Girls гişүнөө. Тий. Spice Girls-аас өстэй хар өстэй тэрийг л ганц хардаг байлаа. Гоё хөөхөн шүү тий. Тэгээд эн чин эхнэр нь ч угаасаа бас нэг загварын мэдрэмжтэй болохоор ер нь бол айхтар загварлаг хувцалдаг энэ хоёр чинь хосороо явахаараа бүр үнэхээр гайхалтай харагддаг шүү. Тийм шүү дээ. Одоо тэгээд эн чинь Английн язгуурт нь болчлоо шүү дээ. Цол аваад. Тэгээ энэ шивээс мивээс за тэр хөмсөг зангидалт ус энэ төр бол янз. Өстой гал. Өстой хийх үг байхгүй бах уу наад дээр ч юм аа. За болчихсон уу? За миний дараагийн танилцуулга сайхан амтан бол Линдси Вонн. Америк нэгдсэн улс уулын цаана. Линдси Вонн аа. За яг л ялгаа байхгүй спорт хүч зориг ба гоо үзэсгэлэн хосолсон ийм сайхан төгс бурхны бүтээл байгаа тань л та. Линдси Вонн Америкийн уулын цааны домог болсон Олимпийн аварга дэлхийн давцсанд бүх хязгаарыг давсан эмэгтэй юм байна. За Линдси бол засан дээрх гал гэж ярьдаг юм байна. Хөөх тийм үү. Өвлийн Олимпи үзэх юм бол яг байх нь тий. Тэгэд ерөөсөө тэр унах бүрдээ босож өвдөх бүрдээ илүү хурдан дахиж хинж зогсоож чадхааргүй шийдэмгий байснараа дэлхийн ертөнцид хүндлэгдсэн. Ийм тэгээд дээрээс нь нөгөө Линдсигийн секси байдал нь зөвхөн гадаа төрөхтөнд бус. Нөгөө өөрийгөө өстө бууж өгөхгүйгээр тэмцдэг энэ амар хүчтэй сэтгэл санаанд нь бас байдаг гэж ярьдаг юм байна. Үүшээ чиний наад яриаднаас чинь би бүр зургийг нараад бүр амангаачлаа. Ямар гоё хүүхэн бэ. Энэ нүцгэн зураг нь тасархаа байгаа сте. Тасархаа юм байна. Цанын дэшүүрээ юу өстө жинхэнэ шаргал блонд устэй. Тэгээд энэ цасны дотор нөгөө нэг цаныхаа шилийг зүвцэн цас будурсан юм дор ингээд хөхөө нүцгнэрийн хоёр гараа барьсан. Энэ зураг мураг болстой. Үнэн гал. Гэхдээ яг эр хүний нүдээр би нүхэндээ дүгнчи. Жохон хөхмуутай байна. Гоё л хөхтэй юм биш яг ч итгэж идэв чи. Энэ нэг бикинитэй зургийг хараад тэгээд байгаа юм үстэй. Нэрээ тийм байна тий. Тийм. Яг байх уу. Сайхан л охин гэсэн үг нэ. Сайхан л охин байна. Линдси Вонн гэсэн тий. Тий. За ингээд нөгөө спортын ESPN гэдэг дээ шүү дээ тий. Энэ сэтгүүлийн нүүрэнд гарсан үедээ Линдси эмэгтэй хүний бие төгс байх албагүй. Харин зорилго руугаа зүтгэж байгаа мөчөд хамгийн сайхан хамаг төгсөөрөө байх ёстой гэж
хэлсэн нь маш олон хүнийг бас өөртөө дурлуулж хайрлуулж чадсан юм байна. Гэтэ энэ зургийг нь хараад бол ер нь тэр спортын хамгийн тачаангуй хүүхнүүдийн жагсаалтанд бол орсон бах уу энэ тий. Орчихсон байна. Одоо энэ спортын олон одоо түрүүн хэлдэг гламур гэдэг байгаа, people гэдэг бас байгаа тий. Зураг өгсөн байгаа шүү манай сонсогчдоо. Тэгээ энэ дэлхийн номер 1 энэ хүмүүсийн жагсаалт гаргадаг хүн болгон дэлхийн нийтрийг хүрдэг үнэмлэхүй амжилтаа байгуулчихсан энэ сэтгүүлүүд линцийг дэлхийн хамгийн секси эмэгтэй тамирчдын нэг яах аргагүй мөн гэд нэрлчихсэн. Мөн байхаас өөр ямар ч арга алга. Өөр арга байхгүй гэдэг дуу шиг л юм байна. Ястаа хөр хүүхэн байна. За дараагийнх нь болохоор юу юм бэ? Америк хөлбөмбөгийн од Travis Kelce. За Америк хөлбөмбөг гэдэг чинь нөгөө юу яадаг вэ? Америк хөлбөмбөг гэдэг яг нөгөө хоорондоо мөргөлдөд идэг. За тэрнгээр бол спорт шүү. Тэрээс хэцүү мөлий тий. Мөргүүлж унаа л идэг. За тэгээ Kelce-ийн хувьд болохоор Travis Kelce шүү. Kelce-ийн хувьд болохоор хүч чадал хурд. За дээрээс нь инээмсэглэл нь бол тасархаа. За ингээд энэ нь болохоор орчин үеийн альфа хоёрын дүр төрхийг илтгэдэг. Яг л нэг тийм бөмбөг барихаараа яг тийм анчны инстинкттэй бүр нэг хүч чадал, эр зориг тий. Өлтөнгийн харуулдаг дүр төрхтэй. Тэнгүүдээ камерын өмнө гарч ирэхээрээ зүгээр тасархаа гоё. Зөөлөн инээмсэглэдэг. Ийм сайхан залуу байна. За тэгээд сүүлийн жилүүдэд people сэтгүүлээ штэ. Хамгийн тачаангуй иргэсэн жагсаалтанд оруулаад байгаа. За ирчүүдийн эрүүл мэнд GQ гэж сэтгүүлүүд болохоор хамгийн дур булаам Америк хөлбөмбөгийн тоглогч гэж нэрлэдэг байгаа. За. Pop соёлд үзүүлсэн нөлөө нь бол бүрч сонирхолтой. Taylor Swift-тэй үүсгэсэн хайрын романс нь манай Taylor Swift-тэй юу? Тий, танай Taylor Swift-тэй. Тэгээ харин энэ болохоор зөвхөн спортын зүгээр ч нэг энгийн спортын хот биш, романтик дүр төрх бэлэг тэмдэг болсон. Тий, эний чинь би нэг аритай ярьжсэн шүү дээ. Ямаа халуун дээр. Тэр чинь одоо энэ чинь нөгөө эхнэрээ дагуун дамжуулаад одоо Taylor Swift-ээр дамжуулаад энэ хамт байгаа зураг нь шүү дээ. Шоу ертөнцид бас хөл тавьж байгаа гэсэн мэдээ яваадсан. Тэр байх. Тэр инээж минэж байгааг нь харч л та чи. Хөөхөн л юм байна тий. Гоё ягаас тээ. Тийм байна. Тэгээ өндөр биетэй булчинлаг тэгсэн хэрэгсээ нэг тийм хөвгөлтэй хошин шогийн мэдрэмж өндөртэй. За тэгээ хизээж хайраа илэрхийлэхээс ичдэггүй. Энэ нь болохоор ер нь бол бас хүүхнүүдийг их татдсан юм байна. За ийм сайхан залуу байна. За тэгвэл миний дараагийн сайхан амтан. Энэ энэ өстө мондөг амтан бахна. Danica Patrick. Автуралдаан хурд гэдэг үгийг сонсохоор түрүүний нөгөө эхний танилцуулсан тамирчин шиг л одоо ирчүү санаанд орж байгаа бол манай энэ эмэгтэй хурдны замын нисгэгч. Тийм үү. За. Зөвхөн энэ спортод ирчүүд байдгүй маа гэдгийг илтгэсэн эмэгтэй. Энэ нь бол Danica Patrick. За, эмэгтэй уралдааны машины жолооч. Гээл тэгэхээр л ойлгомжтой байгаа хэвээр тэр өмсгөл нь яаж биетэн зогцож харагддаг бол гээл те. Америкийн автуралдааны ертөнцид эмэгтэйчүүдийн нэр анх гарсан мөчөөс эхлээд л Danica-г ерөөсөд боломжгүй бүхнийг эвдэгч гэж нэрлэдэг болсон юм байна. Go Daddy гэсэн бичгтэй хувц өмсчих. За. Энэ ч гэсэн шийдэмгийн гал харагдчих шүү. Ерөөсөө л хязгааргүй хурд, зүрхний цохилт, хүсэл энэ гурыг нэгтгсэн амьд гал гэж яригддаг юм байна. За ингээд IndyCar болон одоо юу гэж байгаа юм бэ? NASCAR-ын уралдаанд төрүүлсэн анхны эмэгтэй. Тийм үү. Мондөг. Хэдий хурдны зам дээр уралдаж байгаа ч гэсэн түүний хөдөлгөөн, төвлөрөл энэ дуулганы цаанаас цухалцах хар центр нь өөрөө аяг тийм хүмүүсийн айхтар байлдан дагуулдаг гинэ. Тэгээ 2008 онд түүнийг уралдааны хамгийн тачаангуй эмэгтэй гэж нэрлээд FHM болон Maxim сэтгүүлүүдийн хамгийн тачаангуй 100 эмэгтэй жагсаалтанд жил дараалал оруулж ирсэн гэж. Жил болгон орж идэг бүр үнэхээр. Харин GQ гэдэг нь одоо юу юм болоо? Сэтгүүл байх нь үү те? Ирчүүдийн ертөнцид өөрийн дүрийг бүтээсэн хамгийн хүчрхэг эмэгтэй гэж тодорхойлсон байдаг юм байна. Ирчүүдийн ертөнцид ингээд хүч төрж орж ирээд ингээд энэ зургийг харсан чинь бас л амжигтай юм байна. Энэ бас л яг вэ тийм юу хөхмөх бол жоохон таарах нь л. Камдал том хөхтэй байхгүй бол бас таалагдахгүй юм байна. Тэгээ энэ бол зураг нь бол гоё л зураг шүү дээ. Хүзүүн мүзүүнээсээ юм уу дүүжилсэн. Энэ бүр
юутай дотор хувцастай зураг машины хажуу зогссон өндөр өсгийдтэй. Тийм байна. Найруулагч одоо яг зургийг өгч байна. Энэ бол өгцөг бие хаваад үнэхээр гоё бүсгүй байна уу? Сайхан бүсгүй байна. Тийм байна. За дараагийн танилцуулах манай секси тачаангуу гэхээр зарим хэрэгчүүд болохоор ингээд хүч чадлаараа татж байгаа юм сте. Зарим нь инээмсэглэлээрээ, зарим нь бол харцаараа энэ саяын танилцуулсан хүмүүс. Тэнгүүд энэ Tommy Fury-гийн хувьд болохоор боксing тамирчин, боксинг рингэн дээр болохоор жинхэнэ хүч чадал, өөр өөрийгөө хянж байгаа байдал, төсвөр төвчээрийг, туйлыг нь бол харуулдаг. Тэгж таарна. Тэгээд өөрийнхөө хүч чадал харц хоёроо бол одоо хүүхнүүдийг татдаг. Уг нь бол амьдрал дээрээ тийм зөөлөн сэтгэлтэй, хайр дурлалтай, үнэнч, итгэл даах хувьд тийм дүр төрхтэй байна л да. Тийм болохоор нөгөө хайрын арал гээд реалити шоунд оролцож исэн юм байна. Тэгээ тэр шоун дээрээс угаасаа яг тийм зөөлөн дүлгэн тийм итгэл даах, үнэнч хайрладаг гэдэг энийг нь харуулсан юм байна. Энэ залуугийн энэ уруул, нүд харц хөмсөг, энэ саарл нүдмүүдийн дур алж чинь тий. Яа энэ нүдний өнгө нь яг цэнхэр юм уу? Уруул нь ямар гоё уруултай. Харин тийм байна. Яа. Энэ ихтэй үнд ийм уруул байж болохгүй. Энэ зүгээр фотошоп байна. Анжгаад байгаад байгаа юм шиг. Анжгагийн уруул тийм гоё биш шүү дээ. Анжгаыг ч бас зузаан юм л ч. За тэр анжгаа яг юм гоё залуу яа. Ийм гоё залуу юу нэг анжгаа. За тэгэнгүүт одоо ер нь бол Fury гэдэг нэрийг дэлхийд даяараа мэднэ. Яг тэр нөгөө Harry Arl гэдэг Love Island гэх шоунд орсон байгаа байхгүй юу. Тэрэн дээрээс ер нь бол хүүхнүүд бүрэгт ингээ крашлаад өхөлдөд эхэлсэн. Тэгээ хүчтэй тэгсээрээс халамжтай зоригтой мөртлөө тийм зөөлөн яг нэг тийм орчин үеийн төгс эр хүний тэнцвэрийг ингээд илэрхийлсэн нэг юм залуу байхгүй юу. За тэгээ GQ сэтгүүл болохоор шинэ эрчүүдийн гарсан эрчүүдийн нүүр царай гэж тодорхойлсон. New Face гэх тий. За тэгээд нөгөө эрчүүдийн эрүүл мэнд гэдэг одоо Men's Health гэдэг юу болохоор сэтгүүл болохоор хамгийн секси боксчин гэдэг жагсаалтанд нэрлсэн. Энэ тийм байна уу? Энэ хүний нүүрлөө зохино гэдэг нөгөө өрсөлдөгчд нь ч хэцүү байдаг баха. Зохиос хайран бах тийм сайхан урлагийн бүтээлэг гэдэг. Яа. За ийм сайхан залуу байна. За тэгвэл энд нэг стад их гос гоо үзэсгэлэн байна. Алиша Лемон хөл бөмбөг. Хөл бөмбөгч хүүхэн юм уу? За. Хөл бөмбөгийн талбайд нэгэн буланд гялалзах шаргал ус өөртөө идэхтэй харсан. Энэ бол Швейцарын гоо үзэсгэлэн. Алиша Лемон гэж. Швейцар хүүхэн юм биз дээ. За зөвхөн тоглолтоор нь биш. Оршин байгаа байдлаар хүмүүст анзаарагддаг. Тэр алхаа гიშгэ те тэр харц инээмсэглэл зүгээр л би өөрийгөө мэднэ гэдэг юм төгс юм. Гэхдээ энэ гоё өгцөгтэй хүүхэн юм уу? Лемон гэж шít. Пүү энэ өгцөг нь ямар гоё юм. Алайса. Чи ихтлээ нэг жоохон шагшин магтнаа. Би жоохон чамд. Шарал үстэй энэ уруулнаас яасан гоё юм тий. Амар гоё хүүхэн мэн тийм ээ. За энэ өгцөг бол чиний хэлдгэр мөм нэрэ жижиг юм. Өгцөг бол гоё юм бэ нүү гоё юм бэ. За яг энэ тохиолдол дээр би тэр мөм бол тоохгүй байгаа шүү. Өгцөг нь гоё юм чинь нөө. Үнэхээр гоё байна тий. Үнэхээр гоё бүсгүй байна. Тийм ээ. Өгцөг бол өстой гоё. Уруул, шүд тэр хамар хөмсөг тий. Энэ үнэхээр гоё хүүхэн байгаа өстэй. Яг хажуунаас нь одоо яг энэ өгцөгтэй зургийнхын хамрыг харалтаа тий. Тэр тэг шулуун айхтар хамартай. Энэ зүгээр яг ингээд мэдээж гоо үзэсгэлэн байгаа тий. Нөгөө тал дээр энэ алхаа гიშгэ бие авчиваа талбай дээр өөрийгөө авчиваа энэ хувийн өөрийнхөө харизмаараа л хүмүүс ингээд өөрөө ирэхгүй татаад байдаг гинэ талбай дээр. Энэ ч гэдэг татхаар юм байна. Намайг би хүртэл ингээд миний нүд хүртэл үзгэн дээр нь унж штэ. Йоо. Зүгээр л энэ эмэгтэйчүүдийн спортын секси хувьсгал гэж ярьдаг гинэ. Яг тийм ээ тийм. Ийм гоё шаргал үстэй. Юу ийм хүүхэн хөл бөмбөг тоглолт юм уу те? Тий. Тэгээ 2022 оны хөл бөмбөг үзье. 2022 оны GQ сэтгүүлийн хамгийн тачаангуй тамирчин хэмээн нэрлэж Марса болон Сан сонингууд Instagram дээрх хамгийн их дагагчтай эмэгтэй хөл бөмбөгчин байна гэж тодорхойлж. Дагагчдын тоо 17 саяыг давчихсан. Өнөөдрийн хамгийн алдартай эмэгтэй спортын нөлөөлөгчдийн нэг яах аргагүй энэ Лемон Алиша Лемон юм байна. Инфлюенсер 17 сая дагагчтай гэдэг чинь мундаг инфлюенсер байна уу? Энэ аргагүй. Энэ 17 сая нэгдэх нь одоо би баг одоо ингэ дагнаа. Тэгээрээ 17 сая нэг болгочих. Тэг.
За миний дараагийн танилцуулах хүн байна. Мэдээж ми краш Кристиано Роналдо. Яа. Манай Португалийн хөл бөмбөгчин секс символ Роналдо. Ойлгомжтой дөө тий. Дэлхийн хөл бөмбөгийн хаан өстой нэрээ хөл мөг тоглож байгааг харахаар бас амар секси шүү тий. Мэдгүй. Гэхдээ тэр бөмбөг дамжуулт бол амар гоё штий. Уруу. Яг ч уруу шүү. Урлаад идэв. Үнэхээр уруу. Хатаа тэгээд яг талбай дээр гүгдээ яг л араатын хаан шиг хөдөлдөг. За тэгээд хөдөлгөөн болгон тооцоотой. Цохол дүр нь яг нөгөө нэг дамжуулт хийж яхад нөгөө тамирчдынхаа хүлэн дээр яг очиж наалддаг тий. Наалдж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Айгуу гол молыг бол та гоё. Тэгээ энэ нөгөө нэг юу гадсан шүү дээ. Одоо эн чинь 40 хүрсэн шүү дээ. Биологийн нас нь хэд гэж. Зэ. 2025 оны саяын 5 6 дугаар сарын байдлаар 28.9. Бага байдлаасаа даруй 15 жилээр жинхэнэ наснасаа 11 жилээр тийм бахана. залуухан гэсэн үг. Тэгээ өөрөө тэр бэлтгэл сургалт хийж байгаа. Дээрээс нь өөрийнх нь багасаа өссөн амьдрал ээжигээ хүндэлж хайрлаж байгаа энэ төр гэдэг. Ер нь л тэгээ дээрээс нь ядчих яасан ч царайлаг юм тий. Тийм шүү дээ. Энэ гэхдээ ингээл спорт урлаг хоёр ингээд хүнийг айгүй тийм гоё хөнгөн шингэн залуу ирч хүчтэй байлгаж чадаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хүн ямар ч ажил хийсэн бас нэг спорт урлагийн давхар нэг хобби сонирхолтой ч юм уу хичээлдэг байвал тий. Тэр хэрээр бас Роналдо руу төгөх юм шиг үү. Минь царай оройтсан болов яасан бол гайг байгаа. Чиний царай бол яг юм штэ. Урлагийн Филипп Киркоров штэ. За баярлалаа. За тэгээ 2016 онд People сэтгүүл хамгийн тачаангуй залуугаар тодруулж исэн. Men's Health буюу эрчүүдийн эрүүл мэнд сэтгүүл дээр болохоор хамгийн секси спортлог биетэй хүн гэсэн жагсаалтанд нэгдүгээрт бичижсэн. Аргагүй. За Роналдотой ч юу ярих вэ? За тэгвэл миний дараагийн танилцуулах тамирчин Оросын холбооны улс теннис. Хэн бэ? Одоо тэгвэл Шарапова юм шүү. Мария Шарапова. Анна Крникаваг ярьсан юм чинь. За хүчтэй эмэгтэй өнгөж ямар байдаг вэ? Гоё орилдог тий. Хүчтэй эмэгтэй өнгөж яг ямар байдаг вэ? Энэ асуулт заяа. Зарим нь ууртай, хитрхи амбицтай, хүйтэн сэтгэлтэй мэт санагддаг байж магад. Харин үнэн хэрэгтээ тэсвэр, итгэл, өөрийгөө бүрэн таньж хинбэ гэдгээ мэдэрчгсэн л энэ чадварыг л хүчтэй эмэгтэй гэж тодорхойлоход энэ утгаараа бол Мария Шарапова яг энэ тодорхойлолтод төгс нийцэх эмэгтэй гэж. За Оросын хойд нутгийн нэгэн жирийн охин байсан. Ердөө 7 настайдаа Америкт ирээд мөрөөдлийнхөө төлөө бүгдийг орхисон гинэ. Өглөө бүрийн дасгал, нойргүй хонсон шөнүүд, ингээл нулимс шарах энд одоо дэлхийн хамгийн хүнд спортын нэгэнд одоо авирахт нь түлхэц болсон гин. Тэгэхээр энэ аягүй тийм сэтгэлийн хаттай мундаг тийм хүүхэд байхаас л дайч охин байж л дээ тийм. Талбай дээр гарч алхахтаа л Шарапова хизээч ингийн харагддаг. Цагаан өмсгөл, шулуун нуруу, хянуур харц энэ байдлууд нь бүгд энийг өөрийг нь төгс болгож харагдуулдаг. Нөгөө амар тесрэлтэй гашгардаг штэ тий. Энэ уур биш гэдэг байхгүй. Энэ тэрнээсээ болоод бүр угаасаа нөгөө секси хүүхнүүдийн жигсаалтанд орж байгаа штэ. Тий. Гашгардаг ч яг нэг секси хийгээд нэг яаж байгаа юм шиг яг ямар нэгэн уур биш. Энэ ямар нэгэн тийм бохомдол биш гэдэг байгаа байхгүй. Энэ зүгээр л илэрхийлэн би энд ирэхийн тулд яаж хөдөлмөрлснөө ямар зам тууснаа би мэдж байна гэсэн өөрийнх нь илэрхийлэл болсон тэр одоо юу гэдэг сэтгэл зүйн гадагшлуулалт гэх юм уу тий. Би тэгээ нэг анх теннис тоглож байхад нь яагаад теннисчид болон чимээгүй тоглож болоод байгаа энэ яагаад ингэ орилоод идэм бол гээд анх амар боддог байсан шүү дээ. Тэгсэн чи энэ нь угаасаа үзэж байгаа ирчүүдэд илүү нөө тачаангуй харагдалдаг байсан юм бэл. Тэгээд угаасаа 18 наснда одоо тэр Уимблдон төрүүлчихсэн гэж байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Тэгэхээр чин дэлхийн давцанд 18 наснда гараад ирчихсэн. Тэгээд одоо тэр нэг өөрийнх нь тэр тесрэлтэй гашралтууд байна те. Энд чинь ингээд эндээсээ болоод хамгийн секси тамирчин гэдэг нөгөө л олон алдартай сэтгүүлүүдийн нүүрнээс нэг хэсэгтээ салаагүй. Тэгээд дээрээс нь загварын тайзан дээр ч бас гялалтсан гэж байгаа шүү дээ. Тийм чинь манай ангийн хөвгүүд хүртэл ярьдаг байсан байхгүй юу? Манай нөгөөх тоглож ийн. Нөгөө нэг угаасаа яг тэр үед чи тоглож исэн үеийн юм чинь. Анна Курникова энэ Шарапова хоёр л ерөөсөө
нүүр царай нь байсан шүү дээ. Тэгсэн шүү дээ. Тэмцээний тенсний. Би ч тэр яг нэг орилдог хэсгийг бол өстой гайхдаг гэсэн чимээгүй тоглож болохгүй л байсан байлээ л дээ. Болтгоо юм л та. Чимээгүй ч үзэж бас болдгоо юм л да энэ тэмцээнийг. Хөөш чи нөгөө нэг юуг танилцуулаач. Нөгөө нэг гоё секси хүүхэн байсан шүү дээ. Би нэрээ нөгөө Германы гүүгч юу? Усан сэлтийн нөгөө тамирчингаа танилцуулчих. Том Дэрли. За. Их Британи. За. Би бол Олимпийн авраг амар гоё хүүхэн танилцуулах гэсэн юм да. Тийм үү. За би яс энийг товчхон ярьчих заяа. Ер нь бол Олимпийн авраг Том Дэрли гоё том булчинлаг биетэй тэгээ нэг сэтгэлийнхаа хөрөл энийг бол нууж чаддаггүй. За тэгсэн ерөнсөө нэг тийм харахаар халамжтай зөөлөн зантай. Ер нь хүмүүс хараад секси гэдэг нь угаасаа их царайлаг залуу байгаа л да. Гэтэ харахаар их зөөлөө хүүхд төрхөө царайтай заяа. Тэгээ attitude гэдэг сэтгүүлээс Томыг Их Британий хамгийн үзэсгэлэнтэй тамирчин гэж нэрлэжсэн бол People сэтгүүл 2021 онд амьд байгаа хамгийн тачаангу олимпичдын жагсаалтанд оруулсан гинэ. Ямар амар амьд байгаа маа гэдэг. Гэхдээ GQ сэтгүүл болохоор эмзэг байдлын хүсэмжит болгосон ир гэж тодорхойлсон байт юм байна. Энэ гей талдаа биш үгүй юу? Мэдхгүй байна. Тийм үү. Гэтэ ямар ч тач эн чинь юу штэ. Олимпийн аврах штэ. Тийм байна. Гей юм уу да? Би бас тэгж бодох юм. За хэн байх нь ямар ах вэ? Гэтэл энэ ч одоо хамгийн хүсэмжит ир болгосон юм биш үү те? За тэгвэл би чи нэг тачаангуу энэ үнэхээр гоё эмэгтэй болохоор би гээс амжаад танилцуулчих гэж бодоод байна. За энэ бол Айлика Шмидт. Герман хөнгө атлетик. Хөнгө атлетик. Нөгөө олимпиар нөгөө юу болоод исэн нөө? Энэ бол шүү. Яг хүн болгон яриадсэн шүү дээ. Германы хөнгө атлетикийн од. За Германыч гэдэг яг дэлхийн од тий. Дэлхийд даяар хамгийн секси тамирчин хэмээн нэрлэгдсэн бүсгүй бол Айлика Шмидт. Энийг чинь тэгсэн шүү дээ. Энэ хүүхэн яасан бол нэг л өдөр сууж ийснэ гүй гэж бодвол гараа гүц юм бах таа гэд бичээд үзсэн шүү дээ. Ийм хүүхэн би чи юу хийж гүйж явсан бол гэд бүр дэлхийд даяараа гайхсан мэт. Тэгсэн. Одоо ерөөсөл тэр нэг спортын толгой сэтгүүлүүд ерөөсөл бүгд дуу алдан хоорондоо уралдаад л ерөөсөө спортыг урлаг болгосон эмэгтэй. Тэгсэн. Яг зөв. Камерын өмнөч, зам дээрч, амьдрал дээрч энэ бол үнэхээр секси хүүхэн байгаа байхгүй. Ёо, энэ найрлагч зургийг нөхцөө хараа. Дуус. Гал. Үнэн гоё байхгүй. Одоо энэ цэнхэр нүд, хөмсг, энэ уруул, хамар харцсан яг над руу харж энэ тэр бүр амар гоё гоостэй. Энэ үнэхээр гоё харагдаж байгаа байхгүй. Би тэгээ энэ чинь тухайн үед нөө сенсац болоод харна бүр Instagram руу н орж харж ирсэн. Амар гоё хүүхэн байсан. Тэг одоо ингэж байгаа байхгүй юу? Яг энэ тамирчин ингээл гүүгээл эхлэхтэн ерөөсөл ингээл дэлхий яг тэр чигээрээ зогсоол зөвхөн тэр ганцхан хүн л тэнд гүүгээд байгаа юм шиг санагддаг гэдэг үзэгчдийн сэтгэл байдаг гинэ. Шүтэн биш шүү дээ. Тэхээс өөр аргагүй мэн. Тий. Ерөөсөл ингээд тэрнтэй хамт ингэж гүйдэг хүн болгон ингээд гүйдэг. Хажууд нь одоо зөндөл хүмүүс гүйж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд л ерөөсөө энэ Айлика Шмидт дээр л ерөөсөө ингээд хам анхаарал соронзон мэт ингээд татдаг. Ийм айхтар байдаг. Нүдний харц марц энэ тэр ёо. Үнэхээр гоё гоос тээ. Гимэн за тэр их тээ. Үнэхээр сайхан бүсгүй байхгүй. Чи дахиад жижиг хөхтэй гэж байна тий. За яг тэгж хэлэх гэж болцсон уу чи? Тэглээ. За гоё хүүхэн залуучуудыг ярьлоо. За ингээд Улаанбаатар хотод 22 цаг 54 минут болсноор манай өнөөдрийн томчууд унтлаа. Хүүхдүүд унтлаа одоо бидний цаг. Хүүхдийн нэвтрүүлэг гэж юу ааш. Томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн өтөртөө энэ цаг хугацаанд хамтдаа байсанд маш их баярлалаа. Ингээд та бүхэн үчиг сайхан гөрүүлээд тавтаа сайхан амраарай. Манай дараагийн нэвтрүүлэг маргааш өглөөний 7 цагаас та бүхэндээ шууд эфирээрээ үргэлжлүүлэн хүрэх болно. За ингээд түр баяртай сайхан амраарай. Дэлхийн монголчуудын хэмжээд радио 88.3.